Энэ эмэгтэй маань миний мессежийг нууцлаарай л гэдээсэн. За нууцлнаа. За эхний амьдрал нь бол угаасаа нөхөр нь одоо нууц амрагтай болоод олон жил болсон. За нэг хүүхэдтэй ингээд шүүхийн хэмжээнд бол дуусах гэдэг явж байгаа юм байна. За тэр дууссан амьдрал бол яг та хоёр угаасаа шийдвэрээ гаргацсан юм байна. Та бол тий. За одоо хоёр дахь амьдрал гэхээр нэг хүнтэй бол одоо ингээд үерхдэг гэж байна. Уулзаж уучраа. За хамгийн гол асуудал юу вэ гэхээр эхний амьдрал бол одоо дуусж байгаа. За хоёр дахь амьдралаа эхлүүлэе гэхээр нөгөө хүн нь бол одоо эхнэр авж байгаагүй. За үр хүүхдгүй учраас одоо энэ эмэгтэйтэй гэрлээд хүүхэдтэй болохыг хүсдэг гинэ. За энэ эмэгтэй маань одоо дахиад бол хүүхэд төрүүлэх бодлого гэж байна. Ер нь бол одоо насан ч бас ингээд жоохон явцсан учраас би бол хүүхэд төрүүлэх бодлого. За энэ харилцааг бол яах вэ гэж. За нэгт бол хоёр ингээд одоо болж бүтээд аз жаргалтай байгаа бол яг одоо амьдралын сайхныг амталж жаргаж амьдрал. Тийм ээ? Одоо хоёр аз жаргалтай байна шүү дээ. Тэр сайхан хормуудаа мэдэр. Тэр болоогүй хаа байсан тэр ирээгүй байгаа, биелээгүй байгаа ирээдүйн төлөө битгий шанал гэж би таныг хэлмээр байна. За хоёрт бол наа хүн чинь тийм ээ. За чамайг хүүхэд төрүүлвэл би чамтай амьдрий. А хүүхэд төрүүлэхгүй бол би чамтай амьдрахгүй гэдэг шаардлага тавиад байгаа бол энэ бол хайр биш, энэ бол бизнес. Нөхцөл тавиад нь шүү дээ тийм ээ. Төрүүлвэл хүүхэд төрүүлвэл би чамаа хүлээж авъя. Төрүүлэхгүй бол зүгээр цаашаа яв гэж шүү дээ. Хэрвээ тэгээгүй байх гэж бодож байна. За тэгээ үнэхээр энэ хүн танд сэтгэлтэй бол одоо таныг ойлгох ёстой. Тэр одоо хоёр ярилцаад энэ асуудлаа шийдэх ёстой л гэж бодож байна. Үнэхээр хүүхэдтэй болмоор байна. Одоо хоёулаа ингээд суугаад цаашдаа амьдрах юм чинь гэж байгаа бол за үнэхээр хүүхэд төрүүлэх боломжгүй байгаа бол яагаад хүүхэд үргэж авч болохгүй гэж. За бас таны өмнөх амьдралын хүүхэд байж гин. За тэр одоо тантай гэрлээд байгаа наа хүн чинь бол таны хүүхдийг бас өөрийн хүүхчгээ хайрлаад явж болж шүү дээ. За мөн одоо энэ дэлхий дээр зөндөө л бүтэн үнчин эцэг ихгүй нялх нойтон зов шаналж байгаа хүүхдүүд зөндөө байна шүү дээ. Тэдний нэгийг ингээ үрчилж аваад яагаад өөрийн хүүхчийг хайрлаад өсгөж болохгүй гэж. Одоо юу гэдэг нь те миний л генийг аваагүй бол миний л ДНХ хоромсоомыг авч төрөөгүй бол би энэ хүүхдийг хайрлахгүй. А миний л генийг авсан бол би хайрлна гэдэг бол хайр биш шүү дээ. Тэг бүр болохгүй бол альваа зүйл дандаа шийдэл гэж байдаг. Тэг бүр болохгүй бол хүүхэд өргөж авч болно шүү дээ. Гадаад улс орнд тийм хосоо зөндөө байдаг. Яаж жаргалтай амьдарч байгаа нөгөө хүүхдүүд нь том болцсон ээжээ аавдаастай аим тийм ээ сайхан залуучууд сайхан бүсгүүшүүд болцсон өргөмөл хүүхдүүд нь тэгэл явж л байдаг шүү дээ. Тэ би бол одоо асуудлыг таныг тэр зүг рүү хараа шийдэх болов. Наа хүн чинь танд хайртай бол тийм ээ таны одоо наа тулгараад байгаа нөхцөл байдлыг бол ойлгож хүлээж авна л гэж хэлмээр байна. А ойлгохгүй үгүй чи хүүхэд төрүүлэхгүй надад хэрэггүй гэж бол одоо тийм хүнээр яах юм. Тэгэл өөрийнх нь замаа хөөсөн дээр